Сайн байцгаана уу? Та бүхэндээ гүйлгээний загвар хэрхэн хадгалах талаар заавар видео хүргэж байна. Гүйлгээ бүрийн дээр загвар хадгалах товч байдаг. Загвар хадгалах товчон дээр дарснаар та олон дахин хийгддэг гүйлгээгээ нэг загвар дээр дарснаар олон удаа хийх боломжтой байдаг. Загвар хадгалах товчон дээр дарахаар нэрэг өгөх хэсэг байгаа. Нэр дээр та ямар гүйлгээг олон дахин хийдэг вэ? Тэр гүйлгээнийхээ нэрийг өгөөд төрлөөс нь салбарын харилцагчийн хувийн гэсэн төрлүүдээс сонгох боломжтой байдаг. Салбарын гэдэг маань зөвхөн тухайн салбарт ашиглагддаг гүйлгээг олон дахин хийдэг бол салбарын төрлийг сонгоно. Харилцагчийн гэдэг бол нэг харилцагч дээр олон дахин гүйлгээг хийдэг бол тухайн харилцагч дээр нэг гүйлгээг хадгалах боломжтой. Хувийн гэдэг маань зөвхөн таны хувьд хийгддэг нэг гүйлгээгээ олон дахин хийдэг бол хувийн гэдэг төрлийг сонгоно. Нийтийн буюу бүх салбар, бүх хэрэглэгчийн хувьд нэг гүйлгээгээ олон хийдэг бол энэ төрлийг сонгох боломжтой байдаг. За, салбарын хувьд шинтгэлийн зардал гэдэг нэртэй гүйлгээг хадгаллаа. За, хадгалсан гүйлгээгээ та бүхэн маань тохиргоодсны гүйлгээний загварын жагсаалтаас харах боломжтой байдаг. За, гүйлгээний загварын жагсаалтан дээр төрлүүдээр шүүрт байдаг. За, хувийн гэдэг шүүртийг арилгалаа. Хамгийн сүүлд хадгалсан шинтгэлийн зардал гэдэг гүйлгээний загвар маань хадгалагдсан байна. Нэгэн дээр даран энэ гүйлгээгээ дахин хийх боломжтой байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.